одоо хилцсэн дэмжигдсэн учраас хилцүүлгийн явцад сайжруулах ёстой юмуд нэлээд байгаа. Тэгээд энэ хилц хэсгийг одоо байнгын хороодуудаар хилцэж явах үед ч гэсэн ажлын хэсгийнхэн хэлж исэн одоо энэ ялангуяа жагсаалтын гишүүдтэй холбоотой асуудлыг энэ хилцүүлгийн явцад өөрчлөх болцоотой гэдэг байдлаар илэрхийлжсэн. Тэгэхээр хилцүүлгийн явцад сайжруулах талаар одоо ажиллана гэж бодож байна. Тэгээ ялангуяа ер нь бол одоо айлын хөвгтөлөө гэж бодож чинь хүний хүүхдийг нэг хажуу айлын хүн ирээд бас янз бүрийн арга хэмжээ аваад ирж болохгүй байх. Тэгэхээр нөгөө эрх мэдлийнх нь уг сурвалж болсон ард түмэн буюу сонгогчдын одоо энэ хариуцлагын тооцдог эргүүлэн татцтай холбоотой асуудал байгаа бол тэрийг энэ сонгосон субъект тэр нэр дэвшүүлсэн субъект нь ч юм уу эсвэл өөр нэг хэн нэгэн биш эрх мэдлийн олгосон тэр субъект нь энэ эргүүлэн татахтай холбоотой асуудлууд нь байх ёстой гэж бодож байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл за тойргоо сонгогдсон жишээл гишүүд байлаа гэж бодоход тухайн тойргийнх нь одоо тодорхой тооны гишүүд одоо ийм Монгол гэж байдаг шүү дээ. Ийм монголоор ороод жишээлбэл хүсэлтэд илэрхийлсэн одоо сонгогчдын 10-20% ч юм уу тэр чинь иргэний үнэлэх нь байж байгаа шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээний одоо сонгосон хүмүүс нь сонгогчд нь энэ нэгүүлэн татахтай холбоотой асуудал яригдвал хөндөгддөг байхаар ч юм уу. Жагсаалтын гишүүдийн хувьд бол нэг тойрог гэхгүй нийт улс дээр байгаа учраас тэр босхын арай жоохон өөр байдлаар ч юм уу тэмээл болцоотой гэж бодож байна. Тэр нэр дэвшүүлснээрээ өөрөөр хэлбэл тэр жагсаалтын гишүүдийн хувьд бол нэр нь ил зарлаад намыг дугуулж байгаа. Өөрөөр хэлбэл зүгээр хаалттай намыг дугуулаагүй энэ гишүүд нэр дэвшиж байгаа учраас ийм дараалттай байгаа учраас гэдэг агуулгаар санд хурааж байгаа учраас энийг бол шууд улсын нам нь одоо жишээлбэл мэддэг ийм байдал байж болохгүй гэж бодож тэр залтыг бол багсгүй гэж бодож. Тэгэхээр одоо яг энэ хууль цаашдаа ингээд хилцэгдэж явахдаа яг бүрэн ингэж өөрчлөгдөж яг хууль ёсныхоо тий одоо ингээд хүн хийний эрх ашгийг хүндгүйгээр явах боломж юу н хэр байгаа гэж харж байгаа вэ. За гишүүдийн зүгээс бол нэг хоёр заалтан дээр асуудал байна. Үүнээс үүдэж дэмжихгүй. За гин буруутай тогтоогдсон бол игүүлэн татахын зүйтэй гэдэг зүйлийг ярьж байгаа боловч яг ёс зүй, ёс суртахуун гэдгийг яаж хэмжих юм бэ гэдэг нь тодорхойгүй байна гэдэг зүйлийг хэлж байгаа шүү дээ. Энэ дээр бас таны хувьд ямар байр суурьтай? Тэгэхээр тэрийг заавал тусад нь одоо саяхан хэлсэн одоо ийм монголоор ороод сонгогчдын тодорхой одоо шил бид нэр 100 мянга давхаар одоо хууль дээр асуудлыг хилцэж парламентээр ярьдагтай адилхан тодорхой тооны одоо шилээ шалгуур босох тавиад тэр сонгогчд нь ийм монголоор ороод хэн нэгэн санаачлаад ч юм уу тэгээд одоо манай тойргоос одоо биднийг төлөөлнө гэж гарч ирсэн гишүүн маань одоо үнэхээр яс зүггүй байна ч гэдэг юм. Эсвэл энэ хүн одоо төлөөлөх үүргээ биелүүлэхгүй хэн нэгэн бүлэг практик ч юм уу эсвэл өөр ашиг сонирхол хувийнхаа ашиг сонирхлоор ингээд яваад байна. Сонгогчдынхаа эсрэг мандат одоо авсан энэ эрх шилжүүлж авсан энэ үүрэг зорилгоо умартсан байна гэж сонгогчд үзүүл одоо тэр тодорхой шалгуур тавьдсан одоо босхын давж чадвал тэгэл тэр татах асуудал нь яригддаг байл. Тэрнээс өөр бусдаар яг тэр ёс зүйтэй холбоотой асуудлыг сонгогчдоос өөр нэгэн хэн нэгэн субъект гэрэл буруу тишээ авчид энэ нь өөрөө буцаад сонгоод ард түмний төлөөлөл гэдэг нь төрийн эрх барих дээд байгууллага сонгоод тэр парламент маань бий болгосон парламентанд гүйцэтгэх засаглаа сонгож байгаа. Өөрөөр хэлбэл парламент маань одоо энэ засаглалыг хэрэгжүүлэх гол үндэс суурь нь болж байгаа. Парламентын үндэс суурь нь ард түмэн байгаа. Тэгэхээр яг энэ зарчмаар л явах хэрэгтэй гэж бодож байна л да. Тэгэхээр өөр нэгэн хэн нэгэн субъект одоо нэр дэвшүүлж сонгоогүй субъектлын харилцаанд орох нь өөрөө асуудлыг их төвөгтэй болгоод байна. Тэрнээс одоо зарим нэг хүмүүсийн бас хитдүүлгээд байгаа шиг ерөнхийлөгчийн институт бас хэтэрхий орох чинь би бол тэгж харагдахгүй байгаа. Зүгээр энийг үйл ажиллагаанд сайжруулах санаачилсан субъектлэн дээр бол бас одоо хилцүүлгийн явцад одоо нэгэнд хилцэх болсон юм чинь тэгээд сайжруулад явбал болох хаа л гэж бодож байна. Тэгэхээр одоо яг өнөө цагт яг улсын хурлын гишүүдийн ёс зүйн асуудал маш их хөндрөөр яригдж байна л да. Ёс зүйтэй эсэх үгүй яаж хэмжих гэдэг тэр таны кейс ч гэсэн нэлээд яригдлаа. Ёс зүйн дэгийн оронд хандсан уу? Тэгээд ер нь одоо цаашдаа ийм үйл явдал гараад за таны хэлснээр сонгогчдод энэ хүн ёс зүйгүй байна. Улсын хурлын гишүүнээс игүүлэн татъя гэж санал гаргавал та хүлээж авах юм уу? Тий. Ер нь бол тэгээд сонгосон одоо хүмүүс
чи биш байна гэвэл тэгэл одоо тэрийг үдэн зөвшөөрөхөөс аргагүй шүү дээ. Тэгэхээр одоо явуулсан хүн чинь болохгүй байна. Одоо энийг солио, энэ чи бол биш байна гэж үзвэл тэгэл явах ёстой л. Яс зүйн дэгийн ороо ер нь танд эргэж холбогдсон та өөрөө хандсан гэж. Би өсөлтөд тавьсан. Тэгээд хорон дарахтаа бас ярьсан. Тэгээд энэ асуудлууд одоо энэ хүсэлтүүдээ аваад хуралт юм билээ. Тэгээд дараагийн хурлаар энэ асуудлыг ярих байхаа л гэж бодож байна. Тэгэхээр одоо яг энэ хууль дээр бол ажлын хэсэг гаргана гэж хэлжсэн. Таны хувьд одоо бас энэ ажлын хэсэгт орох бодол санал байгаа юу? Миний хувьд бол одоо нэг улсын хурлын гишүүний утгаараа л саналаа гаргаад явъя гэж бодож байна. Ажлын хэсэгт бас одоо онцолж орох тийм сонирхол бол алга. Тэгээ байр суурьдаа илэрхийлээд саналуудаа гаргаад явъя гэсэн бодолтой байна.